За сайн мэцэн уу та бүхэнд англи хэлний авиа зүй буюу үгийн дуудлагын талаар цуврал хичээлүүдийг хүргэж байгаа. За өмнөх хичээл маань оршил хичээл байсан. Тэр хичээлийг бас үзэх хэрэгтэй. За өнөөдрийн хичээлээр үгийн үе болон үргэлтийн талаар хичээл орох гэж байна. Тэгэхээр төрөлх англитэй хүмүүс үндэстэн болгон өөрийн гэсэн онцлогтой аялга буюу акценттай ярьдаг. За зарим хүмүүс болохоор Америк аялга илүү гоё, энтэг аялга онцгүйч гэдэг юм уу, эсвэл англи аялганд би дуртай гэх мэтээр ярьдаг л та. За миний туршлагаас бол маш олон одоо бүхий л англи одоо төрөлхтэй өөр аялгаар ярьдаг хүмүүстэй уулзч байсан. За жишээлбэл энтэг, Ирланд, Америк, Англи, Нигер, Сингапур гэх мэтчлэн тэ. Тэгэхээр тэр үндэстэн болгоо өөрийн гэсэн онцлогтой аялгатай ямар ч бэрхшээлгүйгээр тэднийг бол бүрэн ойлгодог. Гагцхүү энэ нөгөө чих дасах асуудал байгаа юм л та. За нэг одоо энтгүүтээ ярихгүй жаад удаж жаад те нэг ярихдаа нэг чихээ ингээд хонгошхын тулд дасахын тулд нэг өдөр болдог ч юм уу те. За энэ тухайн хүнээсээ шалтгаална 2-3 өдрийн дараа та бол бүрэн ойлгох боломжтой юм аа. Тэгэхээр энэ аялгад бол хит ач холбогдол өгөх хэрэггүй. За үүндээ бас нэг жишээ дурдъя. За Америкийн нэгдсэн улс цагаачлаад 30 гаруй жил амьдарчсан нэг эмэгтэйтэй хэдэн жилийн өмнө уулзчихсан. Испани улсаас цагаачлсан. Тэгээд тухайн яг Америкт бол 30 гаруй жил амьдарсан ч гэсэн яг Испани яг тэр аялгаараа бол англиар ярьдаг. За энэ хоёр жишээл авч үзье. Red dressing гэдэг хоёр үгийг тэр эмэгтэй ийм дуудлагаар хэлдэг байсан. За red dressing. Тэгэхээр энэ аялга бол ямар ч асуудалгүй та бүрэн ойлгож байгаа учраас болж байна. За тэгэхээр өнөөдрийн гол хичээлдээ орцгоё. Тэгээд олон үетэй үг. За эхний жишээ бол хоёр үетэй үгийг дандаа жишээ болгож авсан байгаа. За аль үеийн илүү тод дуудагдж байгаагаас шалтгаалаад үгийн утга буюу өгүүлбэрийн гишүүнийг гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөж байгаа. За жишээлбэл эхний жишээн дээр contract гэх юм бол гэрээ, хилцээр, contract гэвэл агших, буурах, өвчин алдах гэдэг бүр шал өөр утгатай болчихж байгаа. Та тэгэхээр тухайн одоо ялангуяа олон үетэй үгийг аль үе дээрээ өргөлттэй хэлэгдэж байгааг эхлээд шинэ үгээ ажиллахаараас харахтаа аудио бичлэгийн аудио одоо хураагуурын дээр нь дараад тэр тухайн үгийн дуудлагыг эхнээсээ зөв сурах хэрэгтэй. За хоёр дахь жишээн дээр progress ахиц дэвшил, progress гэхээр үйлэг, хөгжих, дэвших, сайжрах. За энэ бол ерөнхий утгаа хадгалж байгаа учраас харьцангуй гайгүй байна. За дараагийн жишээнүүдийг харцгаая. За энэ дээр монгол утгыг бичсэн учраас би энийг дахиж уншихгүй. Гол нь бүгдээрээ үгийнхаа өргөлтийг хараад ярилцсан явчих. За эхний үг record, үйлэг, perfect гэвэл тэмдэгнэр, perfect гэвэл үйлэг, export гэвэл нэр үг, export гэвэл үйлэг, protest гэвэл нэр үг, protest гэвэл үйлэг болж байна. Rebel гэвэл үйлэг, rebel гэвэл нэр үг, permit гэвэл үйлэг, permit гэвэл нэр үг болж байна. За тэгэхээр англи хэлний үеийн тухай бүгдээрээ ярилцъя. За англи хэлний үгийн үетэй. За англи хэлний үгийн үе 1, 2 болон олон үед үгс гэж одоо ангилдаг. За эхнийх нь болохоор нэг үеит үгнүүд. За энэ дээр болохоор нэг их шиг авиа байгаа учраас нэг их шиг авиа ер нь нэг үеийг бүтээж болдог. За жишээлбэл hat, cup, pot, break. За энэ дээр 3 дахь үг bot гэдэг хэдийгээр ийм олон үгсийг орсон олон үетэй үг шиг харагдж байгаа боловч энэ BT хоёрын дундах үгийн үсгийн нийлэмжүүдийг ганцхан одоо үеэр одоо уншиж байгаа O гэдэг те дуудлага байгаа. За хоёр дахь нь хоёр үетэй үгнүүд байна. За эхнийх нь бол эхний үе дээр өргөлттэй garden, focus, consist. За гурав дахь нь 3 үетэй үгнүүд байна. Department, telephone, camera, hamburger. За дөрөв дахь нь 4 үетэй үгнүүд байна. Information, American, discovery. За тэгэхээр
олон үетэй үгийг авиа зүүн тэмдэглэгэнд яв гэж тэмдэглэдэг вэ гэхээр энэ дээд талд нь энэ зураас өргөлттэй үгийн урталтай одоо үений урталт энэ зураасыг одоо тодтогч өгдөг. За жишээлбэл энд create гэдэг үг байна те эхний үе дээр өргөлттэй, previous гэвэл мөн эхний үе дээр өргөлттэй, ability гэвэл хоёр дахь үе дээр өргөлттэй. За тэгэхээр би нэг хэдэн одоо дуутахад нэлээ урттай олон үетэй үгнүүдийг сонгосон байгаа. За энэ аль үе дээр өргөлттэй гэдэг тэмдэглээгөө та бүхэн өөрсдөө слайдаас харж юм уу намайг хэлэх үед энийг одоо тэмдэглэж авах хэрэгтэй юм шүү. За эхнээс нь уншчихъя. Development, deterioration, catastrophic, crocodile, unfortunate, challenge, influence, adjective, refrigerator, psychologist, genuine, authority, capacity, designated, electricity, fascination, generation, immediate. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. За дараагийн хичээл дээр мөн үргэлжлүүлэн үгийн одоо дуудлагын талаар хичээл орох болно. Тэгээд манай LC English уламжлалт аргаас татгалзъя. Пэйж хуудсанд лайктаарч нэгдээд одоо цуврал хичээлүүдийг үзэх боломжтой. Өнөөдрийн хичээлд анхаарал тавьсанд баярлалаа.